За 48 дугаар бодлого. За дахиад өмнөхтэй адил хоёр аргаар нь бодъё. Эхний арга нь 10% ба 40% гэж. 40% хоёр төрлийн спиртийн уусмлыг холиход 30% 600 грамм уусмал гардаг. Анхны уусмал тус бүр хэдэн грамм байсан бэ гэж. За тэгвэл энд x грамм 10% спиртийн уусмал байсан. Тэгвэл x дээр хэдийн нэмбэл 600 гард юм бэ гэхээр 600-аас хасах нь x-ийг нэмжиж 600 гарна гэсэн үг тийм ээ. Өөрөөр хэлбэл энэ тоог олохын тулд нийлбэрээсээ энэ нэмэгдэхүүнээ хасчиж 2 дугаар нэмэгдэхүүн гарах ёстой штэ. За тэр аргаар бодчихно. За одоо тэгвэл багш нь өмнөх 47 дугаар бодлогон дээр тайлбарласан учраас одоо шууд яах нь вэ? Тэгштэглээ зохиоё. Нийт массыгаа одоо энд байгаа хувь бол дандаа спиртийнх нь эзлэх хувь тийм үү? Тэгэхээр нийт массыгаа спирт эзлэх хувиар өрчүүлнэ. 10x нэмдэн нийт массыгаа спирт эзлэх хувиар өрчүүлнэ. 40-ыг үржих нь 600-аас хасах нь x. Дахиад нийт массыгаа спиртийн эзлэх хувиар өрчүүлнэ. За одоо энэ бодлогыг бодъё. Тэгэхээр 10x дээр нэмэх нь 24,000 юм байна. Хасах нь 40 хэрчим тэнцүү 18,000. За одоо тэгэхээр 10 хэрчмээс хасах нь 40 хэрчим гэж байна тий. 10-аас 40-ыг хас. Тэнцүүгийн нэг талд байгаа учраас энэ хоёрыг шууд хэлбэрчлэн гэсэн үг. За гэтэл 10-аас 40-ыг хасаж чадахгүй шүү дээ тий. Тэгвэл ингээ энэ хасах тоог нь байхгүй болгоё төхөө. Тэхийн тул бүгдээрээ тэнцүүгийн хоёр тал дээр за эсрэгээр нь 40 хэрчмийг нэмээд өгч. Тэгэхээр тэнцүүгийн урт тал 40 хэрчмийг нэмэхээр хасах 40 дээр 40-ийг нэмэхээр энэ тэг болчихж байна гэсэн үг. Тэгэхээр урд нь юу үлдэх юм гэхээр 10 хэрчим нэмэх нь 24,000 үлдэнэ. Энэ маань тэг болцсон. Тэнцүүгийн баруун тал дээр 40 хэрчмийг нэмэхээр 40 эрчим дээр нэмэх нь 18,000 болно гэсэн үг. За одоо тэнцүүгийн хоёр талаас одоо жинхэнэ яах нь хасах энэ нэмэх 10 эрчим нэмэх 40 эрчим. Тэр энэ хоёрын аль нь бага юм гэхээр 10 эрчим нь бага. Бага тоог нь тэг болгох хэрэгтэй. Тэхийн тулд одоо жинхэнэ 10 эрчмийг хасаж өгнө. Тэгэхээр эндээс 10 эрчмийг хаслаа 0, эндээс 10 эрчмийг хаслаа. Энд 30 эрчим үлдэнэ. 30 эрчим үлдэнэ. За тэнцүүгийн хоёр тал дээр 24,000 18,000 аль нь бага юм гэхээр 18,000 бага. Тэгэхээр хоёр талаас нь 18,000-ыг хасаад өгөхөөр баруун талд нь тэг болоод зүүн талд нь 6,000 болно. Эндээс 1 эрчим нь 200. Тэгэхээр 10%-ийн за тэгэхээр 10%-ийн 200 литр спиртийн усмал 40%-ийн 600-аас 200 хасглаар 400 литр спиртийн усмал байсан байх нэ гэсэн үг. За одоо 2 дугаар аргыг ашиглая. Эхнийх нь болохоор бүгдээрээ тэгштгэл зохиох аргаар бодож байна гэсэн үг тийм ээ. За эхний усмал нь болохоор 10% спирттэй. Нөгөөх нь болохоор 40% спирттэй. За тэгээд энд болохоор 30% нь спирт байдаг 600 литр усмал байгаа байхгүй юу? 600 литр усмал байгаа. За тэгвэл 600 литр усмалын чинь 30% нь спирт юм бол яг хэдэн тийм ээ? За 600 грамм юм байна. Хэдэн грамм нь спирт юм бэ гэдгийг олж чадна. Тэхийн тулд 600-г өржих нь 30%-ийг 10-ын батархай болгохлоор тэг 13. Тэгэхээр 3618 буюу 180 грамм спирт байна гэсэн үг тийм ээ. Тэгвэл энэ хоёрын нийлбэр чинь яах нь вэ? Энд байгаа спиртийн грамм, энд байгаа спиртийн хэмжээ хоёр чинь нийлээ 180 гарах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр энд бүгдээрээ ингэж ямар хэмжээтэй байгаа вэ гэдгийг хэлж мэдэхгүй байгаа гэн тий. 10 за 10А энд 10B гэдээ авчид хөө. За тэр нь ямар учиртай юм бэ гэхээр 10А граммын 10% нь спирт штэ. Тэгвэл одоо энэ хэдэн грамм нь спирт байгаа гэдгийг олохын тулд 10А-га 10% гэдэг чинь 10-ын батархайлуу шилжүүлвэл 100%-ага тэг 11. Тэг 11-ээр үржүүлэхээр 1А болно мөн үү?
Тэрэнд А грамм спирт байсан гэсэн үг. А грамм спирт. Нэгдүгüрт нь тийм үү? За хоёрдугаар савнд болохоор 10B-г 40% үржүүлээ гэдэг чинь 0.4 үржүүлэх гэсэн үг. Тэгэхээр 4B грамм спирт байсан гэсэн үг. Хоёрдугаар савнд. Тэгэхээр энэ хоёр спиртийн хэмжээ чинь нийлээд юу юм? А дээр нэмэх нь 4B. Нийт спиртийн хэмжээ нийлээд 180 байх ёстой. Нэг талаас. За нөгөө талаас. Энэ 10А дээр 10B-г нэмэхээр 10А дээр 10B-г нэмэхлээр нийт яг нь уусамлын хэмжээ чинь 600 байх ёстой. За энийг бодоо гэдэг бодлого руу очиж чинь гэсэн үг. За энийг үргэлжлүүлээ. За тэхийн тулд энийг бүгднийг 10 хувааж болох юм байна. Тэгштгэлийн хоёр талыг бүгдийг 10 хувааж. За эхнийх нь А дээр нэмэх нь 4B 180. За энийг 10 хуваахаар А болно, энийг 10 хуваахаар B болно, энийг 10 хуваахаар 60 болно. Одоо би энэ дээр шууд зөрүү тооцож чадах нь. Яагаад гэвэл энд 1А, энд 1А гэд Агаас агсгаар тэг гарна тийм үү? Хамгийн гол нь хасахад эсвэл нэмэхэд ч юм уу аль нэг нөгөө үсэх нь байхгүй болох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр манайхаар Агаас агсгаар тэг. Тэгвэл 4B-гээс B гасахаар 3B. 180-аас 60-ыг гасахаар 120. Эндээс B нь хэдий? B нь 40. Мөн үү? B 40. B 40 гэдэг чинь нөгөө 2 дугаар савнд чи 10B. Тийм ээ? 2 дугаар савнд чи 10B уус мөл хэлсэн шүү дээ. Тэгэхээр 10-ыг үржихэд B чинь 40 бол үржүүлэхээр 400. 2 дугаар савнд ийм грамм уус мөл хэлсэн гэсэн үг. Ингээд олдчихлоо. Одоо тэгвэл 1-р савыг олохын тулд нийлээ 600 г уус мөл болох ёстой шүү дээ. Тэгэхээр 600-аас шууд 400 гасчих болж байна. Ингээд 1-р савнд болохоор ийм грамм уус мөл байсан. Өөрөөр хэлбэл 200 г 10% спирт, 400 г 40% спирт хоёрыг нийлүүлэнгүүт 30%-ийн 600 г спирт бий болох байсан байх нэ.